Тэгээ манай баг тэгээд уусаа тэр ихний тоглолтоос амар эффекттэйсэн шүү дээ. Яг Cosmos орж ирээд плей-офф ихний тоглолтоос Knights-тэй тоороо шал өөр болоод тий. Хэлж байгаа байхгүй самбар доор тэр одоо найдвартай том хүн байхад би шитгэхээс юундаа яах юм бэ? Cosmos ч гэсэн өөрөө хэлж байгаа. Зүгээр шид намаа доор ахах шид битээ санаа зөв тий. Catch and shoot хийгээд Khan би доор байхад тэр бол манай бахын гол одоо тоороо Khan гэсэн тэр тамирч Сэргэлэнбаатар тий. Эдгээрт бол амар том юм. Одоо нөмөр нөлөөтэй байгаа байхгүй. Өөрөө бол нэг тоглохоос илүү хүмүүсийг тоглуулад. Багт ирээд бол мэдээж манай хүн бол бэлтгэлээр байгаа цаг хугацаанд амар гоё хүнлэх хүн амар гоё байсан. Тэгээд яг тоглолт эхлээл яг хаалт тайм байгаад шууд загнаад эхэлчихсэн бид. Коучтой юу гэдэг бүгдийн загнаад. Every possession matters. We got to play every possession with purpose. Cut with purpose. Яг үннийг ихэд хамтдаа бэлтгэл хийх шаардлагатай юм шиг. Нэг сайн ойлголцохгүй байгаа юм шиг санагдсан. За хөндлөнгөөс анзаарч байхад бол хамгийн гар нийлэг нь Цэрка байсан. Нөө Цэрэнбаатарыг болохоор бити шидэдэй гэж байнга ууралдаг байсан. Цэрэнбаатар бол ерөөсөө бас их ууралдаг байлаа. Байнга ойрлоо. Цэрка угаасаа амьдралдаа өөрөө нөгөө цэвэр нөгөө нэг одоо тав дээр тоглодог тоглогч. Касс шиг төрхтэй хам тоглож хэлээж үзээгүй хүн байсан учраас Цэркагийн хувьд бол ойлголцол бол үнэхээр муу байсан Касстай. Тэгээд Касс одоо Цэркад өгдөг Цэрка нөгөөх нь алддаг тохиолдлууд их харагдчихсэн. Таад анзаарсан бол Цэрэнбаатарыг 3-аас шитгэхээр Космостэй царайны хувирлыг орсон ч гэсэн ингээл тий бүр Цэркаар үзэгчд ч гэсэн нэлээд нэрчсэн. Тэр Сэргэлэнбаатар, Цэрэнбаатар эдгээр ингээд шидэд байна. Энэ өстой ямар хараалт мэр нэ. Базар бүртөө бол харин илүү нөгөө хосолж исэн гэх юм. Илүү сайн зогтж исэн харагдсан. Тулгын хувьд бол өстой өөрийгөө нэг нээж харуулсан гэж би боддог. Marcus Cousins-тэй тоглоод төвшин асар их ахисан гэж бодож байна. Cousins-ыг хэрэгтэй үед нь амраагаад бусад одоо арыг нөгөө асуудалгүй аваад явдаг тоглолт чигвэл яхахгүй холбогч юмсан ба. Хэд хэдэн тоглогчийн ер нь зүгээр карьерт маш эерэг нөлөө үзүүлсэн гэх юм уу? Тухайн үйлрэл тааруу байсан тоглогч дээр ингээд ирж исэн шүүмжлэлүүдийг гайгүй няцаасан гэж хардаг.